За төр цэгцрэх улсын хурлаас цэгцрэх энэ ажил бас энэ улсын хурлын даргаыг сонгох үйл явцдаа зэрэгцээд ингээд бас хийгдээд улсын хурлын дарга нам бус байх альва нэг байдлаар улс төржихгүй байх гэдгээс эхэлж байна л да. За энэ дээр бол бас дэмжинэ. Гэхдээ бид альва асуудлыг цогцоор нь бүтнээр нь хардаг баймаар байна. Улсын их хурлын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч, нийт иргэн улсын ашиг сонирхол эрх ашиг эрхэмлэх ёстой. Тэгэн дээр одоо хэдүүлээ бүх одоо тийм үү. Өнөөдөр ард түмний төр дэтгэх итгэл маш их унж байна. Нийгэм шудраг ашиг маш хүсэмжилж байна. Тийм болохоор үнэхээр их хурлынхаа төрийн эрх барих хууль тогтоох дээд байгуулсан улсын их хурлынхаа нэр хүндийг сэргээх ингээм тул улсын их хурлын даргаасаа эхлээд улсын их хурлын гишүүд нь улсын их хурл нь бас өөрчлөлтийг өөрсдөөсөө төрөө зэгсдэг ажлыг тийм үү төрийн эрх барих дээд байгууллага дээрээсээ эхлээд шийдэх тал дээр бол одоо тууштай манлайлж бас зүтгэж санаачилж ажиллана гэж бодож байгаа. Тийм ажлын эхлэлийг үр дүнтэй хийцгээ араас нь одоо залгаасыг нь гишүүд маань бас өөрсдөө хариуцлагатай байх. Улс төрчгтөө улс орныхоо эрх ашигыг боддог байх. Аливаа нэг одоо нам бүлэглэлийн хувийн эрх ашиг урд нь тавьдаггүй байх. Энэ талд бас анхаарах хэрэгтэй баха. Сая Батчаргал дарга бас хэллээ. Улсын их хурлын даргыг сонгох хэлэлцүүлэггүй явдаг. Шууд одоо тийм үү. Хэлэлцүүлэггээр шууд сонгоно гэсэн хуулийн заалт байж байгаа. Энэ заалт одоо хизээ яагаад орцсон, хэн зориулсан, иймэрхүү юмуудыг цэгцлэх ёстой. Улсын их хурлын дарга бол улсын их хурлын гишүүдтэй хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Хүлээн зөвшөөрөгдсөн эсхийг нь ард түмэн улсын их хурлыг хэлэлцэж, асуулт асууж ээж, санал бодлыг сонсож ээж, гишүүд санал бодлоо хэлж ээж тэр чинь тийм үү? Ямар хүн бэ гэдээ харагдана. Гэтэл юм хэлэлцүүлэггүй явдаг юм хуультай болцсон. Яагаад ингэ юм хууль хийцсэн? Энийг бид засах ёстой. Цааш та. За мөн одоо энэ за одоо энэ орж ирж байгаа асуудал тийм үү? Энэ хуулийг одоо бас хүнд зориулж битээ хийгээсэ. Хийвэл бас төгсгийа. Зөвхөн одоо юу гэдгийг эрхийг нь хязгаарлаад хайшдаг, үүрэг нь байхгүй, хариуцлага байхгүй. Ийм биш. Эрх үүрэг хариуцлага хамттай байх ёстой. Улс төржихгүй намаас төдгөлзээд тодорхой хэмжээнд төвч байр сууриас асуудал хандах ёстой. Эргээд энэ хүн чинь бас тийм үү? Тэр дараагийн ажил амьдрал бас байж байгаа. Түүнийх нь бас баталгаа юу байх юм? Энэ бүгдийг бас цогцоор нээх ёстой. Сая одоо энэ хуулийн төслийг харахад 11 сарын 24-нд барьсан юм байна. 2025 оны 11 сарын 20-нд манай Тэмүүжин гишүүн санаачлаад. Тийм болохоор одоо энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж цааш нь хэлэлцүүлэх явцдаа зөвхөн одоо юу гэдгийг нэг талыг нь авч явдаг, талыг нь хайдаг, эсвэл хэн нэгэн зориулдаг биш. Үүнийг тийм үү? Ер нь парламентын спикер цаашдаа мөнхөд ийм байх тийм үү? Цогц болгож бас сайжруулах ёстой шүү. Тэгэхгүй нэг талыг авч явчаад, талыг хайчаад ингээд нэг хүн зориулчаад ингээд ийм байдлаар явах ёсгүй баха. Тийм болохоор одоо хэлэлцэх дэмжиж чинь цаашдаа өшөө одоо төгөлдржүүл сайжруулах тал дээрс хамтарч ажиллацгаая гэдгээс нь хэлье. За алтан гэрлэг шүү. За